Counter-Strike-ийн 10 гаруй жилийн түүхэнд бид маш олон гой тоглолтууд, iconic мөчүүд, сэтгэл хөдлөсөн моментуудыг үзсээр ирсэн билээ. Тэгвэл таны бодлоор яг хэдэн он аль жилд Counter-Strike хамгийн оргил үдирээ байсан бэ? (2021) он тэр чигтээ Na'Vi-гийн дарангуул болж дууссан юм. Сибил тухай үед яг л 2013 оны LeBron, 2016 оны Sanjadam, мөн 2012 оны Messi шиг л тоглож байсан. Simply нүдэнд эсрэг багийнх нь яг л ботчиг харагддаг байсан нь ойлгомжтой. Хамгийн өндөр буюу $2 сая шагналын сантай Stockholm Major-т тэд нэг ч map алдалгүй төрүүлсэн юм. За үүний дараа бусад багууч холио солио хийж шинэ залуу тоглогчдоор хүчээ сэлбэж бүгд Simply-г хаан сентинээс унгахаар бэлдэж байлаа. Мэдээж ихнийх нь G2. Тэд дэлхийн нийтэд Monosig танилцуулж Counter-Strike Monosig их барьж авсан юм. За мөн IGL дээр Alex Big багт авч тэд өөрсдийн хүчээ зузаатгах байлаа. Харин FaZe Clan Rob-ыг авч тэд байрал болгоны шилдэг тоглогчдыг цуглуулсан байв. Vitality дайны трио болох Dupree, Magisk, Zonic, за мөн Spinx-ийг хүртэл багтаа нэгтгэсэн юм. Надад түрх юм бол алан шүү. Ой бүдүүнэ. Би сануулсан баха. KD-ний дайнд ростер залуу хурц буудалд тесрэлттэй тоглодог Yabig багтаа авсан. Team Liquid Ахмад Америк иргэн ирж Ekinder ч гэсэн нэгдснээр ямартай ч Avengers Endgame, аль эсвэл Hobbit-ийн 3 дугаар анги 5 армийн тулаан шиг үнэхээр гоё кино үзэх гэж байна гэдгээ бид ойлгосон юм. За ихний тэмцээн IEM Katowice 2022. Нэг талаас FaZe Clan Gambit болон Heroic нарыг 2-2 хожоод гранд финал шалгарлаа. Нөгөө талаас Na'Vi G2 2 үнэхээр гоё 2 map тоглож Monosig өөрийгөө шилдэг Opera Yellow Flash гэх нэр хүндээ олж авсан юм. How much does Monosig want to dedicate his life to this bomb site? Monosig on catwalk finds the timing. 8 seconds. If he can drop the bomb, it'd be everything. But it travels into the site. 1-on-2 for Monosig now. It's sacrificial. Gives his position away. He wants Monosig's end gone. But this man, oh, the Shepherd staff takes down the GOAT, and he takes Simple out of the round to give it to G2. Unbelievable to find all three. How fast is this guy? This is ridiculous. Put this in slow-mo. A rousing chant from the crowd, and why not? We wondered what the ceiling was of the stage. Even Alexi can't believe it. Even Alexi just puts his hands up and he's like, all right, whatever. When was the last? Энд финал магадгүй 3 тэгээр дууссан ч 5 map тоглосон юм шиг л ойрхон энэ тэнцүү финал байлаа. Мөн Robs бидэнд өөрийнхөө iconic тоглолтыг бэлдээсэн. 1 round left. Is in a huge amount of trouble. He's going to try and take matters into his own hands. But Jax, he drops in. Oh, talk about a custodian. Talk about a superstar. Talk about the elite. Rops is on a rope. It's over. Has FaZe somehow turned this back? G2, they're going to find a way to reset, and it's going to be the hardest reset of their careers. Дараа нь тэд ESL Pro League Season 15-д ялагдшгүй байж төрүүлснээр PGL Antwerp Major-т өнгөтэй орсон доо. Энэ Major монголчуудын хувьд ч анхны Major байсан юм. Мөн Carrigan ч гэсэн 2018 онд дутуу үйлдэлсэн ажил байсан. Дараагийн тэмцээнүүдэд Cloud9, Na'Vi, Big төрүүлсэн бол зуны амралтын дараах эхний шалгалт IEM Köln. Гранд финалд Na'Vi-гийн эсрэг FaZe таарсан бөгөөд аналистууд энэ финалыг бүх цаг үеийн түүхэнд хамгийн гоё нь гэдэгтээ санал нэгддэг юм. They take on a team that has won everything recently. Katowice to the Pro League, the major, but they want this because they've never won that trophy. Not only does the winner here win this, they become the best team in the world. Энэ бол дээрэм. Үнтэй скинүүдээ хаан хадратраа хэл. Эстэгүл түүний тархийг буудчихсан шүү. Бойхооч, уя битээ. Үгүй ээ. Би тэрийг нь хэлсэн юм.
Юу вэ эн чин? Энгийн скинүүд хаана вэ? Залуус хамгийн гоё скинүүд Skin Club дээр байдаг шүү. Юу яриад байгаа юм бэ? Наашир хар та. Ваа, байж боломгүй. Хамгийн шилдэг скинүүд зөвхөн Skin Club дээр. 5 мапын турш маш олон овертайм гарч маш ойрхон тоглолтууд явсан. One shot, he says. He decrees. As damage into the box. SDY already onto Robs. And oh, SDY. Called upon and delivers. To close this gap, Twist has been magical. Concerned, the sound is there, the spray is too. He's got a second AK. And he hits Bin off the bomb. They have to run him down. Simple's posted. Twist, you've got no hope. No! The White Rabbit. So should have been impossible. Carrigan started this. Can his boys close it down? Twist another round, one-on-one. Right down to the wire. Perfecto! Again! And again, Perfecto! When they need him most, he closes. Twist, what is this? This is so smooth, so aggressive, unchecked, unscathed. Into the sight, phase, knock him for 6! Na'Vi evaporate! They can do nothing! Electronic here. We haven't seen him operate this up close and personal. Sure, he's liked the aggression, but he's been found out before in Twist. Talk about his impact. This will be some time to find out the rat in the hole. Do you consider that? He did. He sees him! And he slaps him down! Back of the skull! Twist breaks Na'Vi's backs! In the dying stages of regulation as they're gone 15. This has to be it now. That has to be it. They got nothing, Chad. Look at this. Electronic doesn't hear. He doesn't know a single thing. And in the back of the head, Twist with 2. No one can see him. The invisibility cloak for Twist, and he takes down Bit. Team members of FaZe, they won't let this go. They will not go quietly. All of the rounds, all of the maps, and FaZe Clan complete. Дараагийн тэмцээн бол ESL Pro League Season 16. Vitality-ийн эсрэг Liquid финалд харжээ. Энэ финалд Zayvu нэг тоглолтод нийтдээ хамгийн олон kill буюу 145 kill хийснээр рекорд тогтоосон. За харин 2 дахь major IEM Rio major бол үнэхээр солиотой тэмцээн болсон. Slipping through their fingers like a cacophony of kills, but a sympathy and the symphony comes up for Na'Vi. Huge turnaround, going the distance. Simple playing the. Hang our head in sorrow and won the second one hardly, but now they are they had the victory right now. Yuri. Team өмнө major-ийн финалд хүрч ажлаа дуусаагүй үлдсэн байсан. Харин түүнийг ажлаа дуусгана гэж хинт санаагүй үлээ. Last Premier Fall Final. Дайны Копенгагенд болж байгаа энэ тэмцээний түрүүг Cadian Carrigan хоёроос илүү хүссэн хүн байхгүй үзээ. Ямар ч тач Дайн 2 домог хоёулаа гранд финалд хүрч чадсан юм. Тэр лан тэмцээний анхны цомоо өөрийн төрлөг нутагтаа авсан юм. Oh, this is beautiful. Hvor er trøjen? Hvad? Mom Cadian, ha? Where's the jersey? Where's the jersey? За өмнө CS:GO байхад Blast World Final гэж маш гоё тэмцээн зохиогддог байсан. Сая долларын шагналын сантай дээрээс нь дэлхийн шилдэг 8хан баг хоорондоо өрсөлддөг тоглолт болгон маш гоё үзүүштэй болдог байлаа. Энэ тэмцээнд JKS Hooks-ыг багтаа авсан G2 өрсөлдөөд байгаа шүү гэдгээ сануулсан юм. Одоо ингэж бодоход 2022 он бол миний хувьд Counter Strike-ийн хамгийн оргил үеийн багууд хоорондоо маш ойрхон, маш ширүүн тулааныг үзүүлдэг. Мөн CS-ийн iconic тоглолтууд ч гэсэн маш олон байдаг. Тэгэхээр таны бодлоор Counter Strike-ийн хамгийн оргил үе хэдэн он байсан бэ? Та өөрөө сэтгэлдээ комент хийгдүүлдэгээрэй.